За орой мэндэ манай пэйжийнхэн. За зүгээр нь тий. Оо янзын гоё дуурч. За бүгдөөрэнд нь энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За бидний царайг бараг мөн хүртэл орой болгон харж байгаа. Тэгээд лайвын маань хүлээж байгаа эрхэм хөөрхөн шавнартай болон бид нарыг дагдаг мундаг бүсгүйчүүдэд залуучуудад өдрийн мэнд хүргье. За өнөөдөр дахиад явж байгаад нэг сахилгагүй сэдв чирээд ороод ирлээ. Тийм ээ. Өнөөдөр бид нар завгүй ээжүүдийн талаар сонирхолтой вебинар бэлдсэн байгаа. За тэгээ энэ вебинараа өнөөдөр та бүхэндээ хүргэж өгөхөөр бас баг хамт олноороо ороод ирлээ гэсэн. За сүүлийн үед чи өстө нэг гэр бүлийн асуудлыг хамж шимээл өстө бүгдийн сайхан яриад явж байна. Өчигдөр залбаа ментор орж ирж баахан уйлуулсан бол за өнөөдөр завгүй ээжийн зовлон ярьж баяраа ментор та бүхэнд бас сургаал айлтнаа. За ингээд ээжүүд бүгдөө ороорой. Яг одоо тийм ээ гэртээ хүүхдээ усанд оруулж байгаа, хүүхдийн хичээлийг хийлгэж байгаа, орой хоолоо хийж байгаа, завгүй гэдэг тодтголтой ээжүүд яг одоо энэ сонирхолтой лайвыг үзээрэй. Бид нар өнөөдөр завгүй гэдгээ мэднэ л дээ. Маш завгүй нийгэмд амьдарч байгаа. Гэхдээ завгүй ээж байхын давуу сул тал юу юм, юуг алддгийг, яах ёстой юм, яаж ер нь заваа гаргадгийг гэдгийг өнөөдөр ярилцах гэж шударга ярилцах гэж байна гэсэн. За өнөөдрийн вебинарыг хөтлөн явуулах хүн маань бол манай баяраа ментор байгаа. Манай багийн эрхэм гишүүн. За энэ хүн бол 2 хүүхдийн ээж. Жинкнээсээ завгүй ээжийн бодит төлөөлөл хүн байгаа гэсэн. За яагаад вэ гэхээр бизнесмен эмэгтэй байгаа. Маш олон байгууллагыг удирдах ажилтдаг. Ёстой жинхэнэ завгүй нөхөртөө зав гаргахгүй, хүүхдүүдэд зав гаргадаг. Одоо бидний орчин үеийн хэллэгээр бол ажлын хинхэгтэй супер эмэгтэй байгаа. За тэгээ энэ эмэгтэй 4 жил одоо хувийн өвчлөөр яваад тэгээ өнөөдрийн тийм ээ одоо энэ сургалтыг одоо өөрийнхөө өнцгөөс гэдэг юм уу тийм ээ та бүхэнд юм ойлгосоо гэдэг үднээс ороход бол бэлэн болсон байна. За ингээд өдрийн мэнд хүргэе. Ану багш пэйжийн группийнхэн пэйжийнхэн бүгдээрээ сайн уу? Яг одоо үзэж байгаа хүмүүс байх юм бол хин нэгэн найздаа ч юм уу, хин нэгэн найз охиндоо тийм ээ одоо завгүй гэдэг тэр хүмүүсийг энэ лайвынхаа доор меншн хийгээрэй. За тэгээ нэг юм ч гэсэн ойлгож аваад нэг хүн ч гэсэндээ цаг гаргаж сураасаа гэж бодож байгаа учраас энэ гоё өнөөдрийнхөө өнгөө вебинарыг эхлүүлье. За яг одоо энэ лайвын доор бид бүхэн бас линк байрлуулъя. За энэ линкэн дээр дараад та нар маань шууд биднэр дээр орж ирэх боломжтой. За манай багийнхан дээр орж ирээд яг энэ сургалтын дээр амьдаар оролцоод яриа өрнүүлээд асуултанд хариулаад явах бүрэн боломжтой. Тийм учраас доор нь линк оруулчих. Та нар маань дараад ороод ирээрэй. За тэгээ хичээлээ дуусангуудаа гоё чөлөөтэй ярилццгаая. За ингээд өнөөдрийн миний завгүй ээж гэдэг сэдвийг маань хүлээж аваад маш гоё өөрийнхөө өнцгөөс слайдаа бэлдээд, хичээлээ бэлдээд, за ядж хагаад 3 цаг зам дээр түгжирсэн ч гэсэн сая яарад ингээд цагтаа орж ирсэн мундаг менторыгаа тайзан дээрээ урья. За ингээд баяраа ментор маань орж ирээд өөрийгөө танилцуулаад за тэгээ микрофон танд нээлттэй. Өнөөдрийн гоё хичээлийг чинь гисэн ядан хүлээе. За баярлалаа. Маш их баярлалаа. За юуны өмнө тий баг хамт олондоо Монгол гэр бүл тэр дундаа эмэгтэйчүүдийн оюунд хөрөнгө оруулж дараагийн төвшөнд гарахаар ингээд орой болгон өглөө болгон тий өдөржингөө ингээд сууж ажиллаж байгаа нь бол үнэхээр гайхалтай бол мэдрэмж төрж байна. Тэгээ та бүгдтэйгээ нэг баг хамт олон болж ингэж ажиллаж байгаа нь бас их гоё нэр төртэй ажил гэж би юунаас илүү үздэг. За тэгээ хичнээн бас нөгөө завгүй гэжсэн чи энэ ажилдаа ингээд цаг завыг гаргаж ингэж оролцож олон хүмүүсийн амьдралд хамтдаа гэрэлгийгээ асааж ингэж явж байгаа нь бол бидний нэр төрийн хэрэгээ. За тэгээд энэхүү ажлыг хийхэд бид нарыг бас асуугаад байдгалаа та нар яг энэ ажлыг хийгээд хэдэн төгрөг олдё яа гэдэг ингэдэг баг шуудхан хэлэхэд баг буйны ажил шахуу те тасралтгүй ингэж үйл ажиллагаа явуулдаг нь Монгол одоо залуучууд, Монгол ээжүүд, Монгол эмэгтэйчүүд ямар хүчрэг юм бэ? Ямар гоё оюун ухаанд хэлж гинэ гэдэг ийм жинхэнэ төлөөлөл гэж бол би бодож байна. За үүнтэй холбоотойгоор бас яг өнөөдрийн завгүй ээж гэдэг ийм сэдвийг гоё сонгоод ороод ирсэн байж байгаа. За өнөөдрийнхөө лайвт ингээд та гурван минь ороод ирсэнд маш их баярлалаа. За дуун байхгүй болчихлоо. За дууны яагаад байхгүй болчихв? За баяраа менторийн дуун тасарсан байх шүү. За түрүү таныг шалгахад зүгээр байсан уу?
Одоо зүгээр байна. За. За. Тэгээд өнөөдөр яг бүгдөө л адилхан завгүй гэдэг ингээд айгүйх явдаг. Энэ үгний цаана бас их утга учир байдаг. Их олон асуудал ч нуугч идэг. Хамгийн энгийн илрэл юм уу гэж би бол харсан. За ингээд өнөөдрийнхөө ер нь бол гол ихтгэлээ цөмөрөөс маш энгийн явъя гэж бодлоо. Тэгээд бид нар ер нь яг яагаад байгаа юм гэдгээ өдөр тутамдаа л ер нь хэлж явдсан байна л да. Тэгээд тэрийг ерөөсөө анзаарч, ажиглаж, барьж авч, хүлээн зөвшөөрч ажилтгуудаа л ер нь айгүй холбоотой юм шиг санагдсан. За тэрний одоо завгүй гэж үгийг хэр их сонсч байна манайхаа. Ер нь манай оролцогч нар хэр их хэлдэг вэ? Сонсогч нар, үзэгч нар те. Өнөөдрийн гоё энэхүү оройн цагаа бид нартай хамт энэ илтгэлийг одоо энэ одоо юг сонсохоор орж ирсэн хүмүүс маань завгүй гэж ер нь хэр хэлдэг вэ? Бичээд байгаа. Завгүй гэж их олон хэлж байгаа. Энэ дээр бид нар байнга хэлж байгаа шүү дээ бүр. Одоо ээж нарыг л өнөөдөр аваад л өмнөө бариад байгаа боловч ер нь бол бид нар яг амьдрал дээр байнга хэлж байгаа. Тий. Ямарваа нэг үг хэллэгийг одоо зүгээр энгийнээр ярихад бараг те 3 удаа сонсох, 3-аас дээш удаа хэлэх өдөрт те ийм байх юм бол яалтчгүй ажиллах ёстой. Энэ юу санаанууд нь хүнд өөрт нь гээд өгөөд идэм байна л да. Тэрийг нь бид нар ерөөсөө барьж авч чаддгүй, яаж ажиллахаа мэдэхгүй. Тэгэл яваад гайхаад. Тэгээд тэрнээндээ бүр ингээд өөрийгөө сэтгэл зүг бүр ингээд яачт юм бэлдээд юу ч хийхгүй байх те тэр үгээр ингэж халахлаад ялангуяа завгүй гэдэг үгээр халахлаад одоо бүх зүйлээ хаадаг ийм аюултай үг юм байна. Энийг би яг хизэнээс ажигласан бэ гэд яг ажиглаж харж ийсэн бэ. Биднэрт бас яг хизэнээс мэдэгдсэн бэ гэхээр зэрэг айгүй их юм уналттай үедээ айгүй тийм муу одоо тийм нэг бүтлгүүдл гэж байдаг шүү дээ. Бүтлгүүддэх энэ үедээ амар их хилдэг. Бүр зөндөө хилдэг. Бүр ажигласан. За тэгвэл энийг яаж засаж залруулах юм бэ? Ямар боломж байгаа юм бэ? Хэрвээ энэ үгийг маш их татамжтай хилээд байдаг бол юу болдог талаар зүгээр харцгаая. За тэгээд энэ үгийг ингээд энэ үгний цаана чи юу нуугч идэм бэ гэдэг зэрэг маш их сэтгэл зүйн стресс ихтэй байдаг. За би яг энэ хувь хүний хөгжлийн сургалтанд орохоос өмнө бол тийм нэг их ажил хийдгүүхээр маш их стресстэй байдаг байсан. Тэгэл завгүйгээ өгөөд идэг. За эрүүл мэндийн хувьд бас асуудалтай. Эрүүл мэнд сул завгүй байна. Би өвдөд байна. Би очмооргүй байна. Тэгэл ингээл эрүүл мэнд рүүгээ чихээд ахаар эрүүл мэндийн асуудал маш ихтэй болдог. За тэгээд харилцааны асуудалтай. Одоо гэр бүлийнхэнтэйгээ ялангуяа харьцаж чадахгүй, нөхөртөөгөө харьцаж чадахгүй, үр хүүхдтэйгээ харьцаж чадахгүй. Би завгүй учраас чам цаг гаргахгүй штэ. Би завгүй учраас энийг чи хийж чадаагүй гэдэг. Ингээд энээсээ үсээд харилцаа гэдэг зүйл маш өндөр одоо төвшөнд муу юм маш өндөр усал төвшөнд. Ажил дээр ч гэсэн очихоор энийг яагаад хийгээгүй юм бэ? Хүүхдээ одоо хүүхдээ хурал суугаад нөхөртөөгөө тийшээ яваад ингээд завгүй хийгээгүй штэ. Ингээд ирэхээр энэ харилцаа гэдэг талд маш их одоо суул дорой харилцаан дээр анхаарах шаардлагатай болсны тод илрэл энэ завгүй гэдэг үгний цаана байсан байна. За тэгээд сэтгэл санааны маш их ачаалтаа энгийн зохицуулаад ойлгоод хийчих зүйлийг нөгөө завгүй гэдэг үгээр муухад алдлаад тэгээд аюух ачаал үүсгээд идэх. Тэрийг хийчмээр энийгээ хийчмээр ингээд сүултээ тэр алийг хийж чадахгүй юм хүнд нөхцөл байдал руу бол орж эхэлдэг. За тэгээд мэдээ завгүй гэдээ яваад байгаа юм чинь юуны төлөө завгүй яваад байгаа чи амар үрзэл ихтэй үрзэлээд арах гал би завгүй яваад байна. Тийм учраас би чанцаа гаргаж чадаагүй. Тийм учраас би гэртээ ирж чадахгүй байна гэдэг ийм шалтгаыг бас тооцдог байна. За мэдээж завгүй гэдгийн ардл бүх зүйлийг тавьчихаар нөгөө өөрийнх нь ээж хүний одоо ард нь байдаг үүрэг хариуцлага алдагдаад гэр бүлийн гишүүд маань маш идэхгүй, нийгмийн идэхгүй, тэгээ өөрийнх нь хүссэн шиг сайхан амьдарч өгөхгүй. Одоо нөгөө цаг гаргаж анхаарлаа тавих болохоор эдгээр маань бас ингээд бас буруу тийшээ явж эхэлдэг болох юм байна. За тэгээ завгүй гэдэг үгээр халахалж ажиллаа ч юм уу тэгээ хит нэг юмдаа ингэж төвлөрснөөрөө маш их имлэх зэгцгүй. Ялангуяа гэр бүл одоо сайхан цэвэрхэн байх ёстой. Хувцснаар тэгээ бүх юм ийм салан задгаа
ийм анхаарал тавьдгүй ийм нөхцөл бүрддэг. Тэгэхээр энэ үгний цаана ийм олон аюултай одоо өвчлөл ч юм уу тий шинж тэмдгүүд байдаг бах. Манайхан одоо өнөөдөр энэхүү лайвыг үзэж байгаа бол бас хуваалцаа яваараа. За манай гурав ч гэсэн гой сэтгэлээ гой хуваалцаа явуул зүгээр бах тий. Яг энд гидээс та нарт байна уу? Одоо завгүй гэж хэр их хэлж байна. Жаа энгийн ярилцвал. За болроо ментрийн бас яг энэ дээр ээж хүн байж байгаа тий. Натай адилхан хоёр хүүхэдтэй маш олон ажлуудыг хийдэг бүсгүй байж байгаа. Тэгэхээр энэ дээр хэр завгүй гэж нэгдүгээр шинжүүд одоо жишээ нь болроо ментор бол бас хоёр хүүхдийн ээж тий. За жинкнээсээ олон ялах хүүхдүүдэд хичээл заадаг жинхэнэ завгүй ээж нарын нэг багхгүй юу. Тэгэхээр болроос би асуумаар байна л да. Өнөөдрийн хичээл болроод маань ямар санагдаж байна да. Дээрэс нь болроо хэр завгүй гэдэг ээж вэ гэд асууя тий. За баярлалаа та бүхэнд бас орой минь хүргэе. За ээжнэр бид нар чинь тэгэл өглөө унтчих гэрээсээ гараал явчихдаг. Тэгэл орой баг унтчих нь гэртээ орж ирэл. Тэгээ яасан ээж нь охиндоо цаг гаргах зав алга, хүүдээ зав алга, ээж нь ажилтай байна гэл ажиллаараа л их төрөөгөө барьдаг. Тийм. Тэгээ бид нар тэгээд ээжүүд бид нар дандаа л завгүй дандаа тэгж хэлдэг. Тэгээ гэр бүлийнхэнтэй цаг зав зориулахгүй. Тэгээд тэр өдрийг бол яг ингээд завгүй гэж бүтэн өдөржингөө ингээд ямар ч гэр бүлдээ цаг зориулах юм бэл ажилдаа бүх цаг зориулаад тэгээ яг ингээд ажлын төлөө амьдраад идэг. Тийм. Тэгээд одоо энэ 24 цагийн одоо аль цагийг нь өөртөө зориулахын, өөртөө оюундаа хөрөнгө оруулахын тэрийг мэдэхгүй юм. Тэгэхээр завгүй бид нэг гоё үг хэлээл тэгээд яагаад гэдэг. Тийм учраас одоо ээжүүд бид нар яг нэг өглөөний цагийг ингээ өөртөө зориулаад суралцчмаар байгаа. За өглөөний цагийг өөртөө зориулаад суралцахаар яг нь хүүхдүүдээ унтчих хооронд нь бид нар ингээд суралцаад тэгээ өөрөө ингээд сураад ирэхээр энэ гоё үгийг бид нар яагаад ингэж өөртөө хэлээд энэ гоё үгийг суралцаж аваад энэ багшаа сураад өөртөө хэлээд тэгээд тэр гоё үгээ хүүхдтэй яагаад хэлж болов. Монголчууд бид нар даа ингээ гоё үгийг бусдад ингээ хүүхдтэй ингээ гоё үг хэлэхгүй чи мундаг шүү би чамд хайртай шүү гэдэг ингээ гоё үгийг хэлэхгүй талархлын үгийг хэлэхгүй ингээ тэгэл өдөр хоногийн ингээл урсгалаараа ингээ явж өнгөрөөд байдаг. Тийм учраас ингээ суралцаад бусдад ихтэй гоё үгийг ингээ хэлээд ээж нь чамд хайртай шүү чи мундаг шүү гэдэг өөртөө бас баярлалаа гэх ингээ энэ гоё үгнүүдийг бас ингээ суралцжээж л мэдэж авдаг. Түүнээс бид нэр ингээ өдөр хоногийн яг ингээ албан хүчээр за би энэ ажилтай гэдэг албан хүчээр ингээ өнгөрөөд байдаг юм шиг санагддаг. Яг тэгж би бас яг тийм бодол төрсөн. Хүчээр л ингээ албадаа л. Тэгэхээр энэ завгүй гэдэг үгнээс одоо яг салах энэ завгүй гэдэг үгнээс ингэж халахвчилж бүх юмаа ингэж доош нь болгох ямар шаардлагагүй энийг одоо засах бүрэн боломжтой юм байна гэдгийг ялангуяа бид нар сүүлийн 4 жилдээ 3 жил тасралтгүй ингэж ажилласнараа энэний цаана одоо аюу сайн гарч чаддаг болцсон юм шиг санагдаг. Тэгэхээр одоо яг энэ ээжүүд тулгамдаад байгаа асуудлыг тэгвэл одоо хэрхэн шийдэх үү? Яах вэ? Тэр талаар хэзүүлээ цааш нь хуваалцъя. За яг үндэ бид нар яг энэ дээрээ ажиллаад бид нар энэ завгүй гэдэг байдлыг яаж үр дүнтэй болгох вэ? Үнэхээр завгүй байгаа нь ойлгомжтой. Тэгэхдээ үр дүнтэй байх уу, үр дүнгүй байх уу гэдэг чинь биднээс яг өөрснөөс ээжүүд биднээс шалтгаалаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ шалтгаалж байгаа зүйлүүдийг хийдүүлээ. Одоо авч үзье. За тэгэхээр зэрэг хамгийн түрүүнд бид нар ерөөсөө ээжүүд маань тэр дундаа өөртөө амралтын цаг гаргаж явах ёстой. Тэгэхээр яаж амар суух юм бэ? Амар ингээд нэг том амралт ингээд ажлаа алчих бүх юмаа алдчих юм шиг юм санаа зовнол, сэтгэл зовнол гараад идэг байхгүй юу? Тэгэхээр зэрэг хүн болгон яг тогтмол хугацаанд хитгэн зүйлийг одоо энэ дэр бичсэн хэвшүүлснээрээ энэ олон зүйлийг бас багасгах өдөр болгон завгүй гэдгээр халахвчлахгүй байх боломжтой байдаг юм байна. Тэгэхээр хамгийн нэгдүгээр
одоо биеийн амралтыг өгж явах ёстой. Заавалчгүй. Хүнд одоо 24 цаг өгдөж байгаа хүн бүрт тэрний одоо 6-8 цаг нь ялангуяа шөнийн цагтаа унтаж амарч хөвших энэ зуршлыг бий болгол та багч гэсэн одоо цагаа зөв байрлаж сурах те өөрийн эрүүл мэнд биеийн одоо энэ ядаргаа бид нарыг одоо зохицуулж сурах юм боломжтой байдаг байна. Тэгэхээр шөнийн ажилтаа л биш бол те өдрийн цагаар ажил хийдэг бол заавал шөндөө биологийнхаа цагийн дагуу 6-8 цаг унтаж амрах энэ хөвшлийг өөртөө бий болгох хэрэгтэй. За бүрэн унтаад амарсан хүн чинь бол өөрөө ажлыг одоо өдөртөн зохиомлох тухайн ямар нэгэн асуудлыг шийдэх ийм бүрэн чадамжтай болцсон байдаг байна. Тэгэхээр ээжүүд маань унтаж амрах цагаа яг зөв болгороо ялангуяа одоо сүүлийн үед маш хэлж байгаа шүү дээ. Яг 22 цагаас өглөөний одоо 6 цаг хүртэл унтвал маш зөв биологийн цаг байна гэдгийг яг хэрэгжүүл гэж байгаа. Тэгэхгүй одоо шүнжэнгөө сууж юм хийгээд оройтож юм хийгээд ингээ ядраад тэгээ нөгөө цагны хэмнэл нь ингээ алдагдах жишээ нь яг энэ дээр бүр яг энийг хөвшүүлэх юм бол та өдрийн ажлаа маш үр бүтээмжтэй хийх боломжтой байна. За дараа нь болохоор зэрэг ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээгээр үнэхээр их ачаалтаа ажиллаж байгаа болвол өөртөө одоо хөгжим сонсох намуухан чимээг орчинд 30-40 минутыг яг өөртөө зориулж өдөрт гараас сурах хэрэгтэй. Өдөржингөө ажиллаад бүр 7 хоногжингаа ажиллаа, саржингаа ажиллаа, жилжингаа ажиллаад ингээд ийм цагийг гаргахгүй байх юм бол та яалтчгүй түрүүний хэлсэн нөгөө стресстэй, ууртай, бухимдалтай ийм ээж болох нь бол гарцаагүй. Тэгэхээр энэ цагийг заавал гаргаж сурах нь байна. За дараа нь талархах ёстой. Бид нар завгүй дүүгээр халахвчлаад ерөөсөө талархаж одоо байгаа зүйлсээ ерөөсөө мэдэрч чаддгүй маш их юм холдсон байдаг штэ. За манай шинэ би сургалтын суралцагч нар бол энийг бол үнэхээр гайхамшиг те гайхамшигыг бол ингээ мэдэрч явж байгаа. За анхлан үзэж байгаа ерөөсөө талархдаггүй хүмүүсийн үед бол маш их сөрөг бодолтой. Нөгөө нэг ууртай ээж, завгүй ээжийн дүрийг жинхэнэ тоглуулдаг юм чинь талархахгүй бас үүсдэг гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа. Яг энийг анхудаа сонсож байгаа бол зайлшгүй бид нартай нэгдээрээ. Бид нар одоо энэ яаж нэгдэх талаар мэдээллийг төсөөлд нь хүргэнэ. За дараа нь болохоор зэрэг ээжүүд маань яах ёстой гэхээр ямар нэгэн өөрийнхөө яг ийм зорилго тавьсан зүйлийнхаа клубт нэгдэж явж явах ёстой гэж байгаа байхгүй. Одоо нэг ясандаа бид нар шинэ биегийнхэн бараг клуб үүсгэжлээ тий. Цаар болоо явсаар байгаа. За дээрэс нь яг миний бодит туршлагаар гэх юм бол би өөрөө шатар тоглох аягүй дуртай. Яаж хийж байгаа л шатрынхныгаа клубт очдог. Дээрэс нь эрүүл мэндийн зөв хоолтын клуб гэж байдаг штэ. Тэнд бүр ингээ мөнгө төлөө явдаг байхгүй. Би зөв хоолтыг одоо мэдхгүйдээ явж байгаа биш. Тэнд очиж нэг зорилготой хүмүүс би эндээ урам өгж одоо би эндээ хяналт өгдөг, дэмжлэг өгдөг маш гоё процессуудыг авдаг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн клубт хамрагдаараа бүжгийн клубт явж гэн, манайхан дасгалын клубт явж гэн маш гоё. Тэрийгээ бүр ингээд яг зуршил болгоод байн очих юм бол таны тэр нөгөө ажлаас чинь ажил гэдэг юм да ингээд бас хүндөрүүлж чаддаг маш гайхалтай юм амралтын цаг өгдөг. За дараа нь ихэнх хүмүүс одоо завгүй ээжүүд ерөөсөө хоббигаа мартсан байдаг. Өөрийгөө орхисон гэсэн үг. Хоббигөө болоод ирэхээр хүн маш их ганцаардлыг мэддэг. Юуны төлөө амьдраад байгаа юм гэдэг маш хурдан ууртай стрессгээд бүр яг хахахад бэлэн байж идэг. Тэгэхээр хүн болгонд өөрийнх нь хобби байдаг шүү дээ, тий. Тэр хоббиндээ бол ерөөсөө цаг гаргах хэрэгтэй. Тийм их биш гэж штэ. 40-90 минут гэдэг чинь за нэг цаг багадаа нэг цаг ч юм уу дунджаар 30 минут гарах хангалттай байхгүй. Тэгэхээр хоббигөө болцсон маш олон гонигдсон хүмүүс байж идэг. Ягаад ингээд хөгнийг хөгжил одоо хүн та хэр өөрийгөө хайрладаг вэ? Инээ тэрэгэл ийм асуултанд дандаа хоббиг өндөгчихэд шүү дээ. Энд чинь ерөөсөө тийм утга учиргүй зүйл биш. Ямар нэгэн утга учиртай. Тэгэхээр иймэрхүү зүйлс амралтын цаг гэж байгаа байхгүй. Энэ чинь хүн ийм дуртай юмнуудаа хийж явах зүйл үедээ энд ерөөс амралт болчихдээ. Тэгээ үнэхээр хүзэр тоглох дуртай бол 30 минут найзуудтайгаа хүзэр тоглоход ядардгүй шүү дээ. Маш гоё амралт. За иймэрхүү амралтын цагуудыг бол зайлшгүй гаргаж ямаахан гаргадгүй бол гаргаж сураач ээ. Тэ? Гаргах шаардлагатай. Ингэжээж бид нар нөгөө завгүй гэдэг муухай зүйлийн ард байж байгаа зүйлсээ салж чаднаа л гэж хэлж байгаа. Одоо энд 5 юм байна шүү дээ, тий? Одоо би 5 ингээл харахад
Одоо эндээс ингээд одоо лайв үзэж байгаа хүмүүс бүгдөө хараарай. За хамгийн ихнийх дээр гэхэд та яг ингэж унтаж амарч чадчихэв нүү тийм ээ. За би энэ наманхуу хөгжмийг бол сонсдог. Өмнөхөр өөртөө цаг гаргахтаа энийг бол би айгуу сайн хийдэг. За энэ талархал энтер дээр бол үнэхээр мяарсан үедээ хэрэгэлдэм байна. Яг өөртөөгөө санал нийлдэг сонирхолтой хүмүүстэй бас явж стрессээ тайлдаг. Бас дээрэс нь бас нэрээ яг энд байгаа зүйлүүдийг хийхээр нэг эрч хүч дүүрдэг юм шиг мэдрэмж төрдөг гэсэн үг. Одоо юу гэдгийг хичнээн завгүй байгаа ч гэсэн энэ зүйлүүдийг хийж чадах юм бол урам зориг эрч хүчтэй болдсон юм шиг бол санагддаг. Тэгэхээр завгүй гэд гүгээд ах юм бол эрч хүч уннаа. Эдгээр зүйлүүдээс бас хийгээрээ хэдийн та хийдэм байх гэдгээ бас хараарай гэсэн үг. Гой харагдаж байна. Ойрд нэрээ юм хийгээгүй юм биш дээ ч гэсэн бодол төрж шít ер нь бас харсан чи. Хэдий одоо ингээд завгүйгээд ингээ явж байгаа дандаа ээжүүд минь харамсалт хийдэг штеп. Би яагаад өдий хүртэл хоббигийн хөдөлгөөн юу ч хийгээгүй юм бэ те. Эдгээрийнхаа ингээ тослуулаад хийгээд ахаар зэрэг ерөөсөө өнгөрсөн амьдралдаа болон маргааш ирээдүйдээ ч юм уу харамсдаггүй. Миний хувьд болт ийгдэг. Одоо эдрийг нэг өдөрт бүгднийг хийх боломжгүй штеп. Тэгэхэд би шатран клубдээ ихэд би нэг 14 хоногтаа нэг удаа очдог. Тэгээд бүр болохгүй бол хажуудаа шатраа авчраад тавьчихдаг, ажилчтайгаа тоглолцдог байхгүй. Оройн цаг авч юм уу тий. Тэгээд бүр тэр шатрыг зориулж аягүй үнэтэй шатраа худалж авч байгаа байхгүй. Тэгээд мөрөөдөө тоглолцдог гэсэн үг. За бүрөө. За тэгээд ингээд ирэхээр зэрэг би яагаад ингээд хүмүүстэй ялархахгүй шүү дээ. Би ингээд завгүй ингээд ээж нь ажил хийгээд ирж явах чинь чи яагаад ингэдэггүй юм бэ гэдэг тийм ерөөс ярьдаг байхгүй гой тайвширсан. Миний хүүхд ч гэсэн бас энэ чөлөөтэй байх хэвээр гэдэг. За талархлыг бол үнэхээр гайхам шиг та зүгээр л энэ дээр нэг цагаа зарцуулах юм байхгүй шүү дээ. Машин барьж явж байхдаа машин бариа явж байгаа ямар гоё өнөөдөр ямар ажил яг тэг хүмүүс заавал нэг юм цаг зарцуулна шүү дээ. Энд чи ингэдэг гэдэг тийх ямар шаардлагагүй гоё зүйлс байдаг. Тэр эдгээрийг хийснээрээ бид нар өөрийгөө гоё тэнцвэртэй байлгаж авахгүй амьдрал талаасаа 100% ажилдаа зориул хийж шаардаагүй шүү дээ. Яг үндэ монголчууд бид нар тийм амар ингэж ажилтдаг хүмүүс яг үндэ биш шүү дээ. Тэгэхээр энэ дэр маш жижигхэн цагуудыг гаргаад өөрийгөө ингэж амрааж байгаараа манайхаа ингэснээрээ та эзэс завгүй ээж тийм нөгөө муу ээж гэдэг утга биш. Энэ дээрээ гоё зав гаргаж байгаараа. За юм байна. За тэгээд дараагийн нэг хоёр дахь гайхалтай арга нь бол маш гоё зүйлс байгаа. За дараагийн хоёр дахь зүйл бол ерөөсөө л хөв хүнийхээ хөгжилдөө анхаараа. Энэ бол таны амьдралд нэстэ нэг уусаагаар амьсгал одоо тий ажил шиг дайны ажлаас ч илүү юм байр суурь эзэлдэг ийм гоё одоо хүний амьдралын нэг талс байж байгаа. Тэгэхээр энэ талст бол заавал цаг гаргаа. Үнэхээр таны амнаас завгүй гэдэг үг маш их гарч байгаа бол зүгээр л хөв хүний хөгжилдөө анхаар. Өөр ямар ч арга байхгүй гэж би бол бодож байгаа шүү дээ. Миний хамгийн сайн хийсэн зүйл бол юм. Ерөөсөө би хүүхнийхээ хөгжилд бүр хүчээр цаг гаргасан. За ингэж гаргаснараа би одоо тэр олон зүйлийг зохицуулж чадах чадруудыг сууж эхэлсэн. За тэгээд ямар чадруу сууж эхэлсэн бэхээр энд бол яг 5 чадрыг л гол чадвараа дурдсан байгаа. Энээс ч олон маш гоё чадруудыг бол би суулгаж чадсан. Бид нар манай баг хамт олонхан за манай энэ Ануга лайв коучийг яг тойрсон 20,000 гаруй хүмүүс байдаг. Зөвхөн нэгэн зүйлийг сураад бүр амар гоё нүдэндээ гэрэлтэй, нүүрэндээ цогцлоо би бол учрыг олчлаа гэдээ ингэ явчихдаг хүмүүс ч байдаг. За энэ олон 203 арга техник энэ хүний хөгжлийн юмнаас баг нэг 20 арга сурцсан байж хата үнэхээр гайхалтай. Тэр нь амар хэцүү биш. Тэрний нэг зүйл нь юу юм бэ? Энэ бичснээр цагийн менежмент гэж байгаа байхгүй. Тэгэхээр их завгүй гэж байгаа хүмүүс ерөөсөө ямар цагийн менежментгүй хүн юм бэ л гэж би ойлгодог. Чи цагийн менежментийн талаар юу ч ойлгохгүй шүү дээ. Юу ч мэдэхгүй шүү дээ. Энэ хүнд энэ цагийн менежментийг нэг Ануу багш энэ хичээлд ганцхан удаа суулгах гэсэн гэж бүр харамсдаг шүү дээ. Манайхаа юу гэж бодож байна? Залбаа ментор юу гэж бодож байна? Яг тэгдэг шүү. Одоо ээжүүд нөгөө цаггүй завгүй гэдэг яг Ануу багшийн нөгөө цагийн менежментийг үзэхээр энэ л эсэх юм биш дээ. Яг л ийм л зүйл эсэх юм биш дээ гэдэг маш олон ээжүүд хэлдэг. Нэрнгээсээ л яг баяраа мэдрийг хэлдэг шиг нэрэл нэг
завгүй гэдэг нэг авчираад ганцхан тэр өдрийн хичээл дээр ингээд олж ичсэн. Бүр тэгэж шийдвэр санагддаг тий. Яг цагийн менежмент гэдэг хичээлийг яг үзснээр миний амьдрал дээр бүтээмж маань баг би 1000% өөр болсон гэж бодож байгаа. Өмнө нь одоо ингээд өөрийгөө болдог бол 2-3 хувлээ тавьчихсан. Би л хийхгүй бол болохгүй. Би бусд нь хийчихвэл одоо буруу хийгээд байна, чанаргүй хийгээд байна гэж ингэж өөрийгөө бүр ингэж маш их эрүүл мэндийн өв, сэтгэл санааны өв ч гэсэн маш их дарамтанд оруулж исэн. За энэ цагийн менежментийг би зөв зохицуулж чадсанараа нөгөө стресс, нөгөө гэр бүлдээ цаг гаргахгүй байна тий. Хаана хөгжил одоо хүний хөгжилдээ яаж зарцуулах юм бэ? Ямар ч боломжгүй би завгүй штэ гэдэг. Гэтэл хүн болгонд 24 цаг оногч нэмий 8 цаг нь унтах юм байна. 8 цаг нь ажил хийх дэндээ зарцуул. Тэр 8 цагийн чинь үлдсэн 8 цаг нь оройдоо 4 цаг нь өглөөдөө 4 цаг нь бүр хангалттай. Хүн өөрийгөө хөгжүүлэхэд 30 минут өглөө хичээл үзэхэд л тэгээд хангалттай шүү дээ. Яагаад 30 минут олддгоо гаргадгоо гэж энэ цагийн менежментийн нарийн учрыг ойлгохгүй байгаа та шууд холбоотой байхгүй. Тэгэхээр энэ хичээлийг үзснээр маш олон хүмүүсийг би орлогож өөрийн өмнөөс ажиллуулж чаддаг болсон. Бид нар те би гэдэг би жоо эготой байна уу? Зүгээр яг миний нөгөө дуртай айгу хоббиний хичээлс болж байгаа. Бид нар бүр амар бүр зүгээр бусдаар хийлгэх ажил. Би өнөөдөр жолоо барай явж байгаадаа харамсаж байгаа байхгүй. Би жолоо яагаад барай явж байгаа юм бэ? Энийн оронд энийг өөр хүн хийчих. Би энийн оронд маш олон бүтээмжтэй ажил хийх надад боломж биш дээ. Төгжилж байгаа ч гэсэн би ноутбукаа гаргаж тавиад утаснасаа Wi-Fi засаад өөр гоё мөнгө олох оюуны потенциал өөрөө хөгжих ажил хийх надад бүрэн боломж. Гэтэ би энийг бас зөв ашигласан л да. Яг өөртөө хэрэгтэй маш гоё хичээлийг би сая 2 цаг сонссон. Бүр ингээ гэл гэх мэтлэн энэ цагийн менежментийн хичээлийг маш ойлгоо. Энийг ингээд зөвхөн ярихад маш том хичээл болдог. Тэгэхээр өнөөдөр бидний зөвхөн зүрээс нь ингээд суулгыг та үнэхээр хүсээд одоо бид нар ингээд нүдэндээ бүр ингээд галаасаагаад байна шүү дээ. Бүтээмжээ тэгж нэмсэн гэдэг. Тэгээд энэ 21 хичээлээс ганцхан энэ хичээлийн үзчихвэл тэгэл баргоод болох гэдэг байна. Тэгэхээр одоо юу гэж дүгнжээ нэхэр зэрэг завгүйгээ явж байгаа тэр нөхдүүдийг харахаар үнэхээр цагийн менежмент хөө нөхөр юм аа. Хичээсэй л гэж боддог. За дараагийнх нь стресс менежмент ба сэтгэл санааны тэнцвэртэй байдал. За энэ дээр бол маш олон хичээлүүд байдаг. Суралцаж болдог. Уураа яаж барьдیں۔ Тэ чөлөө цагаа яаж өнгөрөөдیں۔ Гомдол, шаналл, бухимдлаа яаж ярилгадیں гэдэг сэтгэл зүйн хүний дотор байдаг бүх зүйлсийг гоё хөндсөн хичээлүүд байж байдаг. За энэ дээр энийг бол ингээд задлах юм бол маш олон хичээлүүд багшийн хичээл дотор байж идэг. Эндээс бас суралцсан. Шинэ биеийн сургалт. Нэр нь амар сүртэй стресс менежмент хийж байгаа боловч зүгээр л өдөр тутмаа өдрөө яаж үр бүтээмжтэй өнгөрүүлэх үү гэдэг 3 хичээл байдаг шүү дээ. Сөрөг бодлоо яаж удирдах уу те? Би завгүй гэдэг сөрөг бодлоо яаж завтаа би бүгдийг бүтээж яах гэдгээр эерэг солиход маш олон бүтээмж нөгөө хүсээд байдаг. Хандаа гоё татагдах те үр хүүхдэд татагдах аргуудыг сурдаг ийм гоё аргууд байж байдаг. За харилцааны ур чадварт суралцах. За харилцаагаа зөв болгочих юм бол олон хүмүүсийг хөдөлгөж чадна, олон хүмүүсээр өөрийн ажлаа хийлгэж чадна. За харилцааг хэрхэн сайжруулах вэ гэдээ бас бүлэг 2-3 сэдв хичээл байж байгаа. За харилцаан дээр бол маш их алдаа гаргадаг гэсэн. Би хүнтэй хэрэлдчихэл өөр ажлаа хийдэг гэсэн байхгүй юу? Одоо бол хэрэлдэхээ байсан шүү дээ. Бид нар бол аргалаа л ажлаа хийлгээд байдаг болсон шүү дээ. Хөөхнөө минь ээ, сайхнаа минь ээ, цэцгээ минь ээ, багш минь ээ, ухаалаг багш минь ээ гэж багшаагаа хүртэл зараал. Тэгэл ер нь ажлаа хийлгэж шүү дээ. Тэгээд яг л нөгөө хүнтэй хайрцаг сурснараа л тэр хүний ч гэсэн өөрийг нэргүүлчихэж байгаа байхгүй. Тэгэхгүй пэдэлцэж байгаа л тэгээд өөрөө бүх юмаа хийдэг байсан шүү дээ. Тэгэл мал болоод амьдрал нь ар гэрийн ажил нь бүгд алдагдаал. Тэгэл эрүүл мэндгүй болоод унтахгүй нөгөө нойрноосоо хасаад тэгэл стресстэй явчихдаг байсан. Одоо бол тэгэхгүй шүү дээ. Бүр яаж хийж байгаа л учрыг нь олдог болсон. Ийм гоё аргууд байж байгаа. За гэр бүлийн ялангуяа энэ сар бид нар ярилцж байгаа маш олон хүмүүс зөвхөн ажил гэж төвлөрөөд гэр бүлдээ одоо хэрхэн харьцах, ямар юм зүйлийг анхаарах талаар юусоо мэдгүй байна гэж манай баг хамтлагийнхаа ярилцж байгаа. Бүр гэр бүлийн 3 гой сургалтыг тусгаалan бэлдэж орж ирж байгаас гадна яаж хайртай хүмүүстэйгээ ойлголцох, хайрын 5 хэл. За зөндөө олон зөвхөн багшаагаа хичээлээс суралцаа зогсохгүй маш олон одоо яг энэ гэр бүлийн харилцаан дээр юуг анхаарах уу гэдэг дээр суралцдаг. Өөр багш нарын хичээлээс суралцаж ингэж хэрэгжүүлснээрээ хувь хүний хөгжилдөө анхаарснараа маш гоё аж аргалтай гэр бүлийг бол одоо зохицоод
одоо олон хүмүүс зогслоос хийж байгаа. Тэр түүний одоо гол төлөөлөл нь бол болроо байна, золбоо байна, би багш бас өөрөө байгаа тий. Маш олон гоё хүмүүс. За тэгээд хамгийн сүүлд нь одоо өөрийгөө арчлах буюу эмэгтэй хүмүүс ялангуяа өөртөө цаг гаргаж явах хэрэгтэй. Яагаад үсэндээ гоё арчлах, тэгэл одоо нүүр хувцсмар стил гээд бүх юм дээр чинь энэ дээрээ цаг гарч арчлах. Энэ хувь хүний цагаа зориулаач. Энэ хоёр дахь аргыг бол бид нар дандаа суралцаж олдог ийм аргууд юм байлээ. Тэгэхээр суралцахад цаг хугацаа гаргах бүх зүйлийг чинь одоо бид нар манай баг хамт олон 21 хоногийн дотор цогцоор нь олгоод өгдөг ийм гайхалтай сургалт байдаг. За энэ заавал хамаагаасаа гэж байна. За манайхан бас ингээд яг гоё оролцогч нараа бас сэтгэлийг сонсон. Эднэрт ер нь бол хүмүүс ерөөсөө цаг гаргадаггүй яваад байдаг байхгүй. Энийг ойлгохыг ч хүсэхгүй маш их яваад байдаг байхгүй. Бухимдаа л ингээ яваад байдаг. Яг учрыг нь олчих юм бол маш амархан шүү гэж хэлмээр байна. За энэ дээр багш бас яг энэ сэтгэлийг сонсъё. Энэ төрөдх сая та юу ч вэ дундуур нь нэг цагийн менежментээ хийж чадахгүй ч юм уу тийм байгаа бол чацгатараад амьдраарай гэж байгаа юм шиг л байна шүү дээ. Одоо үнэхээр цагийн менежмент хүн бол үнэхээр нэрэ бүх юм хоошоо болдог шүү л гэдэг байгаа. Яг үнэ ер нь ингээ бодоод хахад бид нар одоо энэ сургалтууд дээр зааж байгаа юм ерөөсөө л завгүй гэхээсээ илүү яаж завтай байх вэ? Гарч ирсэн цагаа яаж өөртөө ашиглах вэ? Тэгээ яаж илүү аз жаргалтай амьдрах вэ? Стрессмээргүй байна, уурлмааргүй байна. Тэгээ хин нэгнийг гомдоомооргүй байна. Хин нэгэнд шахалж амьдрмааргүй байна. Хайрын цаг хугацаа штэ. Хэдүүлээ энийг л ойлгох чийдхүү. Яг өнөөдөр ойлгож аваад одооноос нэг жоохон өөртөөгөө ажиллаад засаа явчихъя. Ингээл болоо гэдэг ийм ингийн аргуудыг зааж өгөөд ингээ яваад байгаа. Тэгэхээр та нар маань завгүй ээж гэдэг тийм ээ тэр тодтоглоосоо ой харин ч завтай, харин ч өөртөө цаг гаргадаг шүү. Би ч өөртөө хайртай ээж шүү. Би ер нь их сэргэлэн болчихжээ гэдэг ч юм уу. Энэ гоё үгнүүдийг хэрэгэлдэг болоосой гэж аягүй хүсэж байна. Баярагч бол яг өөрөө амьд жишээ нөхгүй юу? Энд яригдж байгаа энэ бүх юмнууд энэ хүнд өмнө нь байдаггүй. Нэрнгээс ажил гэж гүйж байгаа бүгдийг нь алдсан байсан бол одоо буцаага зэгцэнд нь оруулсан. Сая тэгж данууг шиг хүртэл танаалж байгаа ажлаа хийлэгдэг болцсон гэв. Энэ бол завыг цагийг зөв зохицуулж сурсан хүний одоо юу гэдгийг дээ одоо арга барил гэдэг юм уу те. Тэгэхээр энэ бол та нарт маань ч гэсэндээ хэрэгтэй шүү. Тэгээ өөртөө заавал цаг гаргаад хөгжүүлж байгаарэ, сургалтанд сууж байгаарэ, өөртөөгөө ажиллаарэ. Тэгэх юм бол өөрчлөгддөг шүү л гэдгийг хэлэх гээд байгаа. Гоё юу харсан чинь. Одоо ингээл ээжүүд явж идэг байхгүй уулзаал ингээл харж идэл одоо надаас хамаагүй баг зүгээр л хүүхдээ хараа сууж идэг байхгүй. Тэгээд надаас илүү бүр амар завгүй шүү дээ хүүхдээ харж байгаа. Гээд идэг байхгүй. Тэгээд би ч гэсэн хүүхдээ харж ирсэн. Тэгээ яагаад ингэж идэв гэдэг гол ялгаа нь эндгээрт ховгны хөгжлийн эдгээр зүйлдээ одоо суралцаагүй ойлгоогүй мдэггүйтэй бүр шууд хамааралтай юм шиг надад санагддаг шүү дээ. Яг зөв. Одоо ангид 10 жилийн ангийн манай ангийн хүүхдүүд уулздаг байхгүй юу? Тэнгүүд амар их ажил хийдэг, амар бизнесмен лагууд нь хүрээд ирдэг. Нөгөө нэг яг гэртээ ингээд хүүхдээ харж байгаа ч юм уу одоо ингээд ажил багтаа нөхдөө завгүй гэдэрдэг байхгүй. Тэгэл зүгээр яг тэр хүмүүсийг муулж байгаа юм биш юу гэж бодож байна гэхээр суралцчаасаа энийг ойлгочоосоо тий тэр дундаа одоо энэ 49,000 төгрөгийг зарцуулаад яагаад өөртөө зарцуулаад ийм гоё их мэдээлэл аваад цэгсэрчдэггүй юм болоо л гэл тэгэл хэлдэг байхгүй ийм сургалт байна энэ тэрэ гэхээр завгүй юм чи яаж авах вэ завгүй одоо тэр хичээлээ чинь суухаар хамаг одоо амьдрал алдагчнаа гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар тэр хөвсөн сэтгүүгээсээ салж чадчихъя. Одоо хин нэгэн зоригтой шийдэл гаргаж ийж энийг суралцсан. За монголчууд бол тэр чигтээ бид нар завгүй байна, бүтггүй байна гэдэг нөгөө нэг айгүй их сошиалэр тим юм явсараад бүгд ингэ айгүй блоколчод байгаа шүү дээ. Тэрийг цадалахад жоохон хүчтэй хэлмэр санагддаг байхгүй. Зарим нь бол за энэ орны галт зурсан солирсон юм ярьж юу гэж боломжгүй гэж байгаа бол зарим нь нэрэл жоохон юм мотивац аваад нэрээ ягаад ингэж заруулж болохгүй гэж би өнөөдөр энийг сонссон юм чи заавал нэг юм үзье гэдэг юм шийдлийг гаргаасаа л гэж хүсэж байгаа. Баярлаа. Гоё аргууд байна. Гоё байна. Манайхан ер нь айгүй ухаан суугаад байгаа ойрд химрийн сан тавиулаагүй нэг сан тавиулж байгаа мэдрэмж төрөөл дандаа орцсон ч юм шиг те. Нэг лам дээр очиод загнуулж байгаа ч юм шиг санагдаад л ер нь
За завгүй л гэж дуурхаа болийч гэж бодогдоод л сууж шүү. Ер нь бол манайхан бас нэг тиймэрхүү мэдрэмж аваа сууж байгаа бах те. За болио зүгээр өөртөө цаг гаргаяё гэсэн бодол орж ирж шүү. Баярлалаа. Гоё байна. Яг өөртөө л цаг гаргаж, өөртөө л тэр үсээд байгаа өөрчлөлтөө өөрлөгөө дуудахгүйгээр муухай энэ үгээр ингэж халахвчилж яваалах юм бол хэдэн жил ч юуш бэ. Засагдахгүй гэзээс засагдахгүй. Яг зөв. За ингээд цөмөрөө яг энэ муухай зүйлээс салахын тулд одоо яг өнөөдөр эхэлсэн манай одоо нарны цэцрэг төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг ялангуяа монголчуудын бүр сайн сайхны төлөө гэж хэлвэл гой санагдмаар гэдэг. Шинэ биегээ сургалт 21 гоё хичээлтэй яг энэ бүх асуудлыг цогцоор нь шийдээд магадгүй энүүнд хамрагдаад нэг 2-3 сарын дараа бол намайг юу яриад байгааг бол амар ойлгоно, өөрөөсөө бүр ичнэ. За тэгээд жинхэнэ амьдралаа гоё өөрчлөөд ингээ яг магадгүй бидний дунд баг хамт олон дотор ороо суудсан дараагийн илтгэлээ ингээ хүргээ сууж явах тийм зөрөгтэй бүсгүүчүүдийг бүр уриалмаар санагдаж байгаа хгүй бүсгүүчүүдээ та гэдгийг зөв юм руу чиглүүлэх энэ сайхан зүйл рүү зүгээр ороод ирээч. Бид нар ямар муухай хар юмны дор ямар олуулаа те ямар их коммент сэтгэл бичт оролцдог билээ. Гэтэл гоё энэ оюуны чин цэлмээгээд үе 49 сая төгрөг тэр дундаа Монгол улсад одоо гэр бүл салалт гэдэг бүр амар тоо нэгссэн байж байгаа. Бид нар нөгөө судалгаа авч үзсэн шүү дээ. Сүүлийн жилүүдэд ямар их өсөж байна. Гэр бүл салалтаас ямар хөөрхөн үр хүүхдүүд тохирж байна. Ээжүүд тохирж байна. Эцэст ээжүүд өөрснөө тохирж байна. Хүүхдтэйгээ хайртай хүмүүстэйгээ хантайгаа тохирж байгаа. Тэгэхээр нэмэлт ийм гоё 3 хичээл 24 хичээлийг орох 49 сая төгрөгтөө төгрөгөөр орж байгаа энэ сургалтанд өнөөдөр яг одоо шийдвэрээ гаргаад бүртгүүлээд ороод ирээ. Энэхүү одоо лайвыг үзээд дотор ч муухай ингээд чимчигнээд яасан зөв юм бэ гэж бодож байгаа бол тэр тусмаа бүр ороод ирээ. Тэр зөв юм мэдрээд тэгээ шин би гэд бичээрээ лайв ментор бид нар танаас маш урхаа хүрхтээ одоо хариу өгнө.